Чингуангийн ордны үүдээр ороход зүүн баруун хоёр талын хэрмэнд хотын бүх зураг бий. Зүүн талынхан бол 1731 оны үеийн хол дахныг тогтоож хотын бүх зураг. Биднээ олж харж байгаа энэ газар бол хол дахныг тогтоож хот анх байгуулах үеийн байдал болно. Тухайн үед зөвхөн нэг гол зам болон хэсэг бусаг Монгол гэртэй. Эдгээр Монгол гэр бол сая Ван Ноёны тухайн үед сууж байсан газар. Энэ Вангийн ордон бол тэр үеийн ажиллаж байсан чухал газар болно. Одоо энд дэлгэгдэж байгаа 9 луугийн хатгамалтай дээд бол Ван Ноёны төрийн дээд болно. Тухайн үед энэ бол Ван Ноёны төр гарах үед өмсдөг дээд. Үүнэ урлал хийсэн бол тэр үеийн хааны тайзын төрийн дээд хоёр адил. Зөвхөн өнгөн адилгүй. Дээрийн өвч биеинд нь 9 луугийн хатгамалтай. Мөрөнд нь тус бүр нэг, цээж ар нуруунд нь тус бүр нэг, хормайгийн өмнө хойно тус бүр хоёр. Бас нэгийг нь дотор энгэрд нь хатгаж, энгэрэн таливсан үед л сая олж хардаг байна.